Хөгжим нь хүний амьдрал болон сурлагад тус болно. Энэ нь хүний хувийн шин чанарыг хөгжүүлэх түлхүүр хүчин зүйл юм. Өнөө үед хүн мэдээллийн давлгаа, даяаршил болон хотчлд автаад байна. Хүүхдүүд маань ч гэсэн нэгэн өвөрмөц орчинд өсөн төрнөж байгаа юм. Тэдгээр нь тэдний сэтгхүүд их хүчтэй болон өргөн хүрээтэйгээр нөлөөлж байна. Энэ бүхэн эрүүл болон ухаалаг хувь хүн болоход нь саад болох хандлагатай. Хүүхдүүдийн гэр бүл бөгөөд нэг ялангуяа сургууль цэцэрлэгүүд тэдэн зориулсан орчинг олгон сургуульд дэмжлэг өгч байж л хүүхдүүдэд бүрэн хөгжих боломж өгнө. Хариуцлага, хувийн дэг журам, өөртөө итгэх итгэл, ургуулan бодох болон сэтгэн бодох чадвар, холбоо болон хамтрал гэдэг нь хүүхдийн олж явах ёстой үндсэн зан чанарын хэдхэн юм аа. Хөгжим нь дээрх зүйлсийг болон өөр бусад зүйлсийг илүү үр дүнтэйгээр олгодог цорын ганц хичээл. Хөгжим нь хүүхдүүдийн зүрх сэтгэлээр дамжуулан хүүхдүүдэд шууд хүрнэ. Үр дүн ч гэсэн их эерэг бөгөөд урт удаан хугацааных байдаг юм. Хөгжим нь үндсэндээ хүний сэтгэл зүрхэнд зориулсан мэдл боловсрал. Тэрээр хувь хүн болон өсөн төрнөхөд эерэг болон хөгжилтэй зам харгуйг бэлдэнэ. Хөгжим нь тархины хөгжилд яаж нөлөөлдөг вэ? Сүүлийн үеийн судалгаагаар хөгжим нь хувийн шин чанар бүрдүүлэх болон нийгмийн идэвхтэй байдлаас илүү чухал юм гэдэг нь батлагджээ. Хөгжим бусад салбарт хөгжихэд их тусалдаг. Жишээлбэл тоо, шинжлэх ухаан, унших болон хэл сурахад. Тэрч бүхэл хөгжим мэдлэгийг тэлдэг юм аа. Бага насндаа хөгжим их сонсвол тархины хөгжилд их хүчтэй нөлөөлдөг гэдэг нь судалгаагаар батлагдсан байна. Гэхдээ сайн төлөвлөсөн бөгөөд цааны хөгжимийн боловсрал илүү ихийг хийнэ. Яг яагаад гэдгийг бүрэн мэдэхгүй байгаа л да. Ямар ч байсан хөгжим нь орчны ойлголт, хийсвэр ойлголт болон бодох чадварыг ерөнхийд нь хөгжүүлдэг. Хөгжимтэй холбоотой ямар ч үйл тархинд олон даалгавар нэг дор хийхэд туслана. Энэ нь л ухааны хөгжилд нөлөөлдөг гол түлхүүр үзүүлэлт байх. Хөгжмийн хэмнэл болон бодорхойтой хоёрын хоорондох холбоо илт юм. 10 жилийн турш 25 мянган оюутныг судалсны үр дүнд хөгжим судалдаг оюутнууд өөр салбартаж дээд үзүүлэлт гаргадаг нь батлагджээ. Харин бусад салбарын оюутнууд тэднээс илүү дор үзүүлэлт гаргасан байна. Хөгжим судалдаг хүүхдүүд их сургууль дээдсэх шалгалтаа илүү сайн өгсөн ажээ. Бусад хүүхдүүдээс аман ярианы хичээлдээ 52-оор, тооны хичээлдээ 36-аар илүү оноо авсан байна. Товчхонтой хөгжмийн боловсрал нь хүүхдүүдийг илүү ухаалаг хувь хүн болгоно. Японы 10 жилийн хөгжмийн сургалт. Японд хөгжмийн сургалт нь ямар ч бага сургуулийн хөтөлбөрт гол хэсэг болж өгдөг. Энэ нь хүүхдүүдийн сонирхлыг хөгжмийн үйлд татах зорилготой юм. Үүний үр дүнд тэдний сурлага дээшилж, бие авч явах байдал, зан чанар болон амьдрах ур чадвар улам дээрдэнэ. Нэгээс 2 дугаар анги 7-оос 8 нас хэмнэлийн хичээл. Хөгжмийн сургалт 7-оос 8 наснд эхэлдэг бөгөөд үндсэндээ хэмнэлийн хичээлийг хамаардаг. Энэ үе шатанд хүүхдүүдийг хөгжмөнд сонирхолтой болгох зорилт тавигдана. Түүнчлэн хөгжмийн үндсэн чанаруудыг зааварчлах юм аа. Ерөнхийдөө хүүхдүүд хөгжимд их татагдан түүний давуу талыг тэр дороо олж мэддэг. 3-аас 4 дугаар анги 9-өөс 10 нас аялгауны хичээл. Хэмнэлийн хичээлийн дараа хүүхдүүдэд лимб метийн аялгау үүсгэгч хөгжмийн зэмсгийг өгнө. Тэд олж мэдсэн хэмнэлийн тухай мэдлэгийн ачаар илүү өргөн буюу нарийн хүрээтэй зүйлсийг судалж эхлэн илүү ихийг хөгжмөр илэрхийлэх чадвартай болно.
Заасан аялгауг тоглож сурахын хажуугаар тэд өөрсдийн гэсэн аялгауг зохиож, өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлэх боломжтой юм. Хэмнэлийн хичээлийн адил хөгжмийн эерэг болон хөгжилтэй байдлыг ухаарах нь цааш хөгжихэд их тус болно. 5-аас 6 дугаар анги 11-ээс 12 нас цогц хөгжмийн хичээл. 11-ээс 12 наснд хөгжмийн сургалт илүү ерөнхий хэлбэртэй болно. Өмнө нь хэмнэл болон аялгауг зааж байсан бол одоо хүүхдүүд нот сурч тэднийг аялгау болгож сурах юм. Сурагчид хөгжмийн нийцэл болон түүний бүтцийг илүү их ойлгодог болох юм. Үүний ачаар тэд хөгжмийн илүү нарийн мэдлэгтэй болдог. Хүүхдүүд ямар ч хөгжмийн зэмсгээр өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлэх боломжтой. Багш нарын судалгаа бөгөөд илтгэл. Жил бүр Японы боловсролын яам төрөл бүрийн судалгааны төслүүдийг боловсруулдаг. Ганц 2 жилийн судалгааны эцэст оноогдсон сургуулиуд үр дүнг нь үзүүлэх үүрэгтэй. Энэ цуглаанууд нь нээлттэй байдаг учраас үүнд улсын өнцөг болон бүрээс хөгжмийн багш нарыг урьж оролцуулдаг байна. Сургуулиас гадуурх хөгжмийн дамжаа. Сургуулиас гадуурх хөгжмийн сургалт нь мөн л их чухал үүрэгтэй юм. Яагаад гэвэл хүүхдүүд төрөл бүрийн хөгжмийн зэмсэг тоглохдоо их дуртай байдаг. Оркестр болон концерт, жагсаалын багт өөр хүүхдүүдтэй хамт хөгжмийн зэмсэг тоглох нь хөгжилтэй байхын хажуугаар хариуцлага, бие даах чадвар болон харилцаа холбоог илүү хөгжүүлнэ. Ямар нэгэн тэмцээн болон үзүүлбэрт бэлдэх нь найз нөхөд болох эерэг орчинг бүрдүүлдэг. Түүнчлэн энэ үед хүүхдүүд нийтээр хамтран ажиллах болон бүгд нийлж нэгэн зорилгын төлөө ажиллахыг сурч явдаг. Ямар ч хөгжмийн ажлыг амжилттай дуусгах нь өөрөө их үн цэнтэй шан харамж болно. Багууд өөрсдийн ур чадвараа гаргаж, бусдад үзүүлэх боломж их байдаг. Сургуулиуд спортын тэмцээн, концерт болон баяр ёслол их хийнэ. Харин олон нийтийн амьдрал залуу хөгжимчдэд нийгмийн хариуцлага болон оролцох сэтгэлийг боловсруулах боломжийг олгодог, тоолж баршгүй их үйл явдал болдог юм аа. Үүний ачаар тэдний сургуульч гэсэн их эерэг сурталчилгааг авна. Хүүхдүүд маань хязгаарлагдчихгүй их чадвартай. 10 жилийн хөгжмийн сургалт нь хөгжмийн мэдлэгийн үндсийг тавьж, цаашдын хөгжил дэвшил тусдын болдог. Хөгжмийг судалж, өөрсдийн чадварыг мэдэрснийхэн дараа хүүхдүүд маань хөгжмийн бүхий л давуу талыг мэдэрч, түүний ачаар өөрсдөө хөгжихийн хажуугаар бусдад ч тус болно гэдгээ ойлгох юм. Түүнчлэн тэд хөгжмийн тусламжтайгаар өөрсдийгөө илэрхийлж сурах нь мэдээж юм. Хөгжмийн хамтлагт тоглоснороо тэд харилцаа холбоо тогтоохыг сурч, нэг зорилгод хүрэхин төлөө багаар ажиллахын давуу талыг ухаарна. Хөгжим нь амьд урлаг юм. Түүний ачаар хүүхдүүд эрүүл, аз жаргалтай болон үр бүтээлтэй амьдралд хүрнэ. Ийм орчинд өсөн төрөнсөн хувь хүмүүс нийгэмд их үр ашиг авч ирэх юм.